Сайн байцгаана уу? Та бүхний өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгмийн амьдралд маш их бохимдлууд байдаг. Хүмүүсийн хоорондын ах トゥ хамаатан садан, найз нөхдийн хооронд, танилуд, үйлчлүүлэгчийн хооронд гэх мэт ялангуяа ажил мэргэжтэй холбоотой ийм асуудлууд их үүсдэг. Өөрөөр хэлбэл маш олон үйлчлүүлэгчтэй харьцдаг ийм хүмүүс бас байдаг байна. Тэгэхээр хэрвээ хин нэгэн хүн танд маш их бохимдолтой асуудал үүссэн орж ирвэл бид нар яах ёстой юм бэ? Ямар арга зам гарцаа юм бэ? Тэгэхээр хэрвээ хүн бохимдолтой ороод ирвэл мэдээж бохимдлыг бохимдлоор хариулах шаардлагагүй. Дагаад уурлах юм уу, тэ уцаарлах юм хандлагыг хандуулж болохгүй байна. Эсвэл энэ хүн бохимдоод их ууртай байна гэсэн байдлаар зайгаад барьж ирсэн болдог байна. Тэгэхээр бид нар юун дээр голдуу одоо фокусж явах хэрэгтэй гэхээр яг тухайн нөхцөлд үүссэн тэр асуудал дээр гол анхаарлаа хандуулахаас биш бид нар амьдрал дээр яадгүй гэхээр тэр хүний ааш, авир, зан характер руу хандлага хандуулаад ингээ ярих гад асуудлыг шийдэх гэдэг. Өөрөөр хэлбэл та одоо энэ зан авираа таталдаа, та одоо ингэж мухаа харьцаж болохгүй штэ. Та одоо яагаад ингэж байгаа юм ч гэдэм үү те нэг ийм байдлаар хандаад идэг. Тэгвэл бид нэр тэр хүнийг өөрчилж чадах уу? Үгүй, хизээч үгүй. Тэр хүний өнгөрснийг өөрчилж чадахгүй, тэр хүний ирээдүг өөрчилж чадахгүй. Бид нар харин юунд нөлөөлж чадах вэ гэхээр тухайн үүссэн нөхцөл байдал, асуудал, проблемд нөлөөлж чаддаг байна. Тэгэхээр тухайн яагаад уурлаад идэх юм бэ гэхээр өөрийнхөө одоо үзэл бодолтой үнэнч түүнийг илэрхийлэхийн тулд хамгийн зөв гарцыг энэ уур бухимдлаар одоо гаргаж идэг гэсэн үг байна. Цөмөрөө жишээ аваад үзэхдээ амьдрал дээр магадгүй та одоо жишээлбэл кабелийн телевизийн мөнгийг сар болгон төлдөг юм байж кабелийн телевиз нь одоо интернетийн хурдыг багасгах ч юм уу эсвэл одоо янз бүрийн програмын өөрчлөлтөд ороход аяг хэцүү болгоцсон тохиолдолд та тэр газар руу бухимдалтай ярьдаг. Яагаад энийг ингэсэн? Яагаад ингэж байгаа юм? Та мөнгө төлсөөр идэх гэдэг. Тэгэхээр энэ бухимдал асуудал байгаа учраас үүсдэг юм байна. Тэгэхээр бид нар энэ бухимдлыг ерөөсөө та тэр хүнийг хамтдаа энэ асуудлыг авч шийдэж гарцын зөв олох энэ зорилгыг өгч чадвал та одоо жинхэнэ харьцаан дээр зөв мастер болж байгаа гэсэн байна. Тэгэхээр та ганцхан асуултыг асуугаад үзээрэй. Таны зөв гэсэн ямар зүйлийг би яг одоо хийх ёстой вэ гэдэг асуултыг тавиад үзээрэй. Тэгвэл тэр хүн яадгүй гэхээр тухайн нөхцөл байдал, тухайн уурлаад байгаа тэр шалтгаанаас өөрийгөө тэр хүндэрүүлж нэрээ эднэр надаа яах ёстой вэ? Ямар үйлчлэл үзүүлэх ёстой вэ? Эсвэл одоо би энэ одоо хамтрагчтайгаа яаж яавал зөв билээ гэдэг ийм одоо тарих хувьд нондоо бодлоод орж ирдэг байна. Ингээд тэр хүн өөрөө гарцаа хэлнэ. Хэрвээ тэр хүнээр өөрөөр нь гарцыг хэлүүлж чадаад та хоёр асуудлаа зөв зүйтэй шийдэж чадвал та маш их боловсон байна. Та маш их ухаалаг байна. Та одоо энэ харьцаан дээр жинхнээсээ мастерын гэдгээ та одоо өөрөө тодорхойлж байна. Та ийм бохимдолтой, ийм асуудалтай олон хүнтэй тулгарх тусам та шин гарцууд, шин аргуудыг өөрөө эзэмших болно. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхнийг туршаад үзээрэй. Та бүхэнтэй нарантья баярлалаа.